За би одоо боловсролын ам ийм хариулт өгөө зогсож байгаад бол яг үндэ бүр сая бол өстой чихэндээ итгэсэнгүй шүү. Энэ 3-4 залттай хуулийн төсөл байгаа шүү дээ. Энэ дэр ямар ч тэр бэлтгэлтэй холбоотой та нарын хэлээд байгаа тэр олон хувилбартай холбоотой ямар ч заалт байхгүй ба шүү. Бид нар COVID-19-ийн цар тахлаас авсан сургамжаа ийм хурдан мартчихж байгаа юм уу? Хүүхдүүд хичнээн их сургалтын хоцрогдолд орлоо. Ялангуяа бага ангийн хүүхдүүд унших, бичих, хамгийн гол нь нийгэмших. Хүүхдүүд өдөр алган анги дээр очино, хүүхдүүдтэй харилцсан, багштайгаа харилцсан, найз нөхдөдтэй болно. Энэ хэрэгцээг та нар юугаар хангах гэж байгаа? Яаж хангах гэж байгаа? Зөвхөн эцэг эхийн хүсэл дээр энэ асуудлыг шийддэг гинэ. Уучлаарай. Боломжтой боломжгүй айлын та нар яаж мэдэх юм? Ийм гомоо, ийм хуулийн төсөл оруулж ирж байхад бүхэл бүтэн боловсролын ам та нар ч одоо хайшаа юм би. Нөгөө ПИСА-гийн үнэлгээнийхээ дүнгуудыг бүгд ингээ мартчихд юм уу? Ийм харамсалтай ийм зүйл яриа сууж ийн гэж одоо юу гэсэн үг юм бэ? Түрүү Эрдэнэ олд гишүүн хэлсэн. Хүний эрхийн үндэсний комиссоос дүгнэлт гарсан гэд хот өдөөгийн хүүхдийн боловсролын ялгаа асар их байна гэд энийг улам гүнзгийрүүлэх гэж байна шүү дээ. Мачны хүүхдүүд гэрээсээ сурдаг. Интернетгүй утас, зурагт янз бүрийн байдлыг зарим тохиолдолд тоггүй та нар бүгдээрээ хөдөө орон нутгаа сонгогдсон гişүүд нөхцөлөд ямар байдгийг бүгдээрээ мэдэн шүү дээ. Тэ нэг эхнэр нөхөр хоёрыг хамт байлгахын тулд хүүхдийг та нар золиослж байгаа юм уу? Өөр арга зөндөө арга байгаа шүү дээ. Тэр дотор байрыг сайжруулах тухай та нар яагаад ярихгүй байгаа? Дотор байрны үйлчилгээг сайжруулах тухай яагаад юусоо бодохгүй байгаа? Тэнд хүүхдийг асран хамгаалах үйлчилгээ байх ёстой гэдээ иргэний нийгмийн байгууллагууд сүүлийн 5-6 жил бүх судалгааг нь хийгээд бүх танилцуулга мэдээллүүдийг бэлдээд сүүлдээ Азийн хөгжлийн банк инжлээс эхлээд 5 дотор байранд ийм загвар 5 дотор байр гаргаж үзэх гэж байна. Тэд зөвхөн томчууд өөрсдөө ирэх ашигын үднэс та нар энд ингэж хандж болох юм уу? Хүүхдүүдийн боловсролын хоцрогдлыг та нар яаж нөхөх юм? Ковидынхаа хоцрогдлыг нөхсөн юм уу боловсролын амаа? Нөхөж чадаагүй байгаа зү. Энэний төлөөсийг хэн төлөх юм? Тэгээ сүүлдээ малчны хүүхдүүд нэг зайнаас сурсан хідэн нийгэмшхийн, бага ангийн боловсролын маш олон ур чадварын хүүхдүүдэд дутагдсан шүү дээ. Би ч гэсэн адилхан өнөөдөр орон нутгаар явсан. Орон нутгийн малчид харин хамгийн их энэ үүний чи эсэргүүцэж байгаа шүү. Булган аймгийн Дашин Чилэн сум, Баян нур. За үгэлжлээ. За Ганбат хэн ажлыг хэсгэрүүлэх үү? Сэдвээр дараа хариулах юм уу? Яам хариулъя. Тэрслийг яаж буруулах гэж санаа зовж асууж байна. За гишүүний асуултанд хариулъя. За энэ бол мэдээж маш чухал асуудал. Мэдээж одоо хоцрогдлын асуудлыг нөхөх тухай бас одоо өмнөх үүссэн асуудлууд дээр дахиж нэмж гарч болзошгүй бас юм асуудлууд үүсэж байгаа. За тэгвэл хамгийн гол нь одоогийн бидний боловсролын яам дээр энэ загварыг эцлэн бас гаргаж яг тэгнэ гэж шийдсэн тодорхой юм бол байхгүй. Судалгааныхаа түвшинд бүх юм явагдаж байна. Энэ талаар тийм одоо энэ дээр ариу яг нэмэлтээр ингээд бүр дэлгэрэнгүй тайлбарлах юм бол магадгүй малчин тэр өрхийн хүсэлтэн дээр нь тулгуурна гэдэг гол үндсэн концепц байж байгаа. За эцэг эхийн чадахжуулна гэдэг бас нэг асуудал байж байгаа. Явцын одоо акцийн үнэлгээг байнгын тогтмол хийнэ. Хэрвээ хүүхдийн хоцрогдлын асуудал бодитойгоор нүүрлэх юм бол тэрийг танхимын сургалтанд шилжүүлэх арга хэмжээ авнаач гэдэг юм уу? Одоо ингээд тодорхой энэ асуудлыг зохицуулсан нэмэлт журам хөтөлбөр гаргаад түүн дээр холбогдох бүх журмууд нь зохицуултууд нь хийгдээд явах байхаа гэж бодож байна. За баасанжрал гишүүн боловсролын яам засгийн газар хууль санаачлаагүй. Хууль санаач хариулах ёстой. Тэгэхээр одоо хөөрхий боловсролын яамныхыг загнаадах юм байхгүй. Тэ. Тэр зөвшөөрсөн үндслэл ярих ёстой. Яг үзэл баримтлал бол хууль санаач хариулах ёстой. Сэдвээр гишүүн хариулъя. За баасанжрал гишүүний асуултанд хариулъя. За хот хөдөөгийн ялгуурл их гарнаа гэж байна. За Монгол бол дэлхий дээр хамгийн агуу төвхтэй улс хөрөн. Дэлхий Монголыг сонирхож Монголын төлөө
одоо Монголыг одоо яг энэ онгон төрхөөрөө байгаасаа гэж хүсэж байгаа. Ийм учраас бид энэ монгол хүнийг бэлдэх ёстой. Нэгдүгээрт гэр бүл элэг бүтэн, бүрэн бүтэн байх ёстой. Энэ гэр бүлийн аюулгүй байдал хамгийн чухал. Та бүхэн өдөө энэ Монгол улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг харж хамгаалж байгаа, байгаль орчин энэ өв соёлтыг харж хамгаалж байгаа энэ олон мянган малчдыг төр анхаарах ёстой. Энэ анхаарлын нэг нь бол энэ хууль. За бэсинг шүү асуулт асууя. За баасан жаал шин тодруулъя. За би эрсдлүүдийг нэг нэгээр нь дурдъя. Нэгдүгээрт 1-2 дугаар ангийн хүүхдүүд хамгийн их энэ COVID-19-өөс хохирсон хүүхдүүд гэдэг нь олон улсын судалгаагаар нотлогдсон. Нэг эрсдэл. 2, хүүхэд зөвхөн хичээл биш, нийгэм шиг эрхээ алдна. Нийгэм шиг бүх боломж чадахуудаа суур боломжуудаа алдна. 3, малчин хүүхдийн боловсролын ялгаа улам гүнзгийр нь энийг бид нар бүр албан ёсны болгоод тогтолцоо олгоод хуульчлах гэж байна. Ялгаатай байхыг. 4, цахим сургалт нь бүх айл өрхөө цахим сургалтанд хамрагдах боломжгүй байгааг та нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Боломжтой боломжгүй гэдээ энэ бүх зүйлийг та нар яаж нөхөх юм? 5, хүүхэд хяналтгүй орчинд орно. Зөвхөн эцэг эхээсээ гадна боловсролын байгууллага чинь багш чинь тэр хүүхдийг сурж гин үү, ямарваа нэгэн хүчирхийлэлд өртөж гин үү, зөв бус хөдөлмөрт орж гин үү гэдгийг бас За асуултаа гүйцэж асууя. Баасан жаал шүү. хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн үл хайхах гэд олон хүүхдийн хүчирхийллийн хэлбэрүүд байгаа. Энэ бүх юмнаас хамгаалдаг маш том байгууллага бол боловсролын байгууллага. 7. Ерөөсөө ямар тохиолдолд зайнаас сургадаг юм бэ гэвэл энэ бол богино хугацаанд, төр хугацаанд авдаг арга хэмжээ. Дэлхийн олон улсын байгууллагууд, нэгдсэн үндэсний байгууллага ковидтой холбоотой маш олон зөвлөмжүүдийг улс орнуудад өгсөн шүү дээ. Тийм төр арга хэмжээг бид нар байнгын арга хэмжээ олох гэдэг юм. Би яагаад боловсролын яамд бухимдаад байна вэ гэвэл бүхэл бүтэн мэргэжлийн байгууллага нь болно гэд энэ дотор ингээ орж ирээд тайлбарлаа суугаад идэг. Тэгсэн хэрнээ өөр олон хувилбарууд байж болно гэд хуулийн төсөлд нь тийм залт байхгүй байгаа шүү дээ. Би бас хэддэрж гишүүнэг их хурлын гишүүнүүд ийм одоо хэрэгцээ шаардлага байна гэж хуулийн төсөл санаачилж байна. Гэхдээ мэргэжлийн байгууллага нь энэ дээр мэргэжлийн чиглүүлэг зөвлөмжүүд ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгээ нэг 3 залтаа хуулийн төсөл барьчаад өнөөдөр орж ирээд тэгээ тэрийг нь болно гэд ингээд дэмжээд тэгээд 1-2 жил. За сэдвэр шүү. Хариулъя. За баасан жаал гишүүний асуултанд хариулъя. За нийгэмших гэдэг асуудал байна. За нийгэмших гэдэг бол за магадгүй тэр малчин айлын хүүхэд бол одоо хамгийн сайн монголоо мэддэг нийгэмших боломжтой юм хүүхэд орж ирнэ. Анги дотор монгол ёс заншлаа мэддэг, үндэснийхээ соёлыг мэддэг хүүхэд бол илүү нэр хүндтэй байна. За малчин хүүхдийн боловсролын ялгаа гэж байна. За байгаль экологийн, хүний ёсны одоо монгол ёс заншлаараа бол тэр хүн бол илүү боловсролтой хүн 3 дугаар ангидаа орж ирнэ. Цахим нөхцөл байдлыг бол малчин хүн өөрөө шийднэ, багийн дарга нь анхаарна, сумын дарга нь анхаарна, аймгийн дарга нь анхаарна, сургуулийн захирал нь анхаарна, ангийн багш нь байнга анхаарна. Ангийн багш нь бол шууд одоо өдөр тутамдаа анхаараа явчихна. Сонголт. За